Өнөөдөр нэлээд жоохон сэрүүтэр тийм өдөр байж байна. За энэ удаагийн бичлэгээр би нэг тийм хэрэгтэй байж болох үз мэдээллийг магадгүй Японд шинээр одоо ирж байгаа ч юм уу, гол нь Японд богино хугацаагаар ирээд 1-2 сар 3 сар ч юм уу жилээр ирээд ингээд буцаж байгаа хүмүүс хэрэгтэй байж болох үз тийм мэдээллийг хүргэе гэж бодсон. За тэгээд энэ юу вэ гэвэл ерөн зүгээр Японд яаж хямд төсөр амьдрах уу, хоол унд цахилгаан барааны хэрэгслээ хэрхэн одоо хямд төсрийн аргаар зохицуулж болох вэ гэж. За миний энэ одоо ярих гэж байгаа зүйл бол ихэнхдээ тийм хуучин бараа цахилгаан бараа юм зардаг юм дэлгүүрүүд дээр орж сонирхуулах юм. Тэгээ яг мэдээж Японд одоо нэг жил мэл болох ч байгаа ч юм уу, нэг 5 6 7 сар болох ч байгаа юм бол ойр зургийн юм бол хэрэг болдог. За гэхдээ тэр болгоныг шинээр худалдаж авна гэх юм бол энэ өндөр өртөгтэй улсад бол бас тийм ч таатай зүйл биш байж болох юм. За миний хамгийн анхны орох гэж байгаа дэлгүүр бол Hard Off гэдэг ийм цахилгаан ашиглаж байсан одоо хэрэглэж байсан цахилгаан бараа хэрэгсэл зардаг ийм одоо сүлжээ дэлгүүрүүд бол байдаг. Hard Off гэдэг. За ингээд одоо жишээ нь дэлгүүрлийн үүдэн дээр бол одоо жишээ нь хөргөгч байж байна. За эдгээр бол бүгд одоо ашиглаж байсан хөргөгч байна. За цаана нь бол одоо угаалгын машинууд бол байж байгаа жишээ. 19,000 yen, 21,000 yen гэдэг. Мэдээж ийм шинэ угаалгын машин хөргөгчүүд бас харьцангуй үнэтэй байгаа. За арай энд бол одоо нөгөө хуучин гэдэг утгаараа бол арай хямдхан байгаа. За ингээд Японд ирээд бас цааш нь утас авч чадахгүй маа гэхэд эндээс бол ийм ашиглаж байсан утас авах боломжтой. Эднэрийн утас бол ер нь бас нэг баталгаа гаргаж өгдөг болохоор бас гайгүй бас нэг тийм хөлхний юм бол бас байхгүй байх гэж бодож байна. За одоо ингээд хүүхдийн тоглоом өөр ер нь янз бүрийн цахилгаан гитар гэдэг ч юм уу. Утас, гар утас, цаг. Камернууд бол их олон янзаараа байдаг юм байна. За энд бол компьютернууд, ноутбукнууд бол бас л төрөл төрлөөр л байна л да. Бас оюутан сурагчид бол бас л компьютер ноутбукээр болдог. Тэгээд Монголоос авч том юм чирж ирэхгүйгээр бас эндээс үл имлэгрүүдээс бол авах боломжтой юм байна. Гэхдээ манай нэг найзын одоо жоохон ярьжсэнаар бол ер нь бол бас заавалчгүй юм одоо hard off гэхээс илүүтэй Amazon-оос бас худалдаж авах юм бол бас тажигвэ гэж ярьж ирсэн. За одоо Японд бол зуны цагт бол маш халуун учраас ийм сенсүл хэрэг болно. За өвлийн цагт бол бас гэрт хүйдэн байдаг учраас иймэрхүү одоо жижигхэн халаагч ч юм уу янз бүрийн бол бас л хэрэг болно. Тэгэхээр ийм дэлгүүрүүдээр орж хайхт бол их буруутахгүй нэ гэж Hard Off гэдэг хуучин цахилгаан бараа хэрэгсэл зардаг. За энд бол одоо чинь галт тооны өргөслүүд байж байгаа жишээ нь. За удааг шааш ус услагч. Тэгээд ойр зүрийн юм бол энд байж. За ийм дэлгүүрүүдээс ороод бол өдөр хугацаанд ашиглагдах юмнуудыг бол авч болох нь. За Японд бол ус засвалгал нэлээ үнэтэй юм шиг байгаа. Ер нь бол үнэтэй байдаг. За гэхдээ одоо зарим газрууд бол 1000 yen буюу Монгол мөнгөөр нэг 20,000 төгрөг юм да. За ингээд 1000 yen-ээр бол ус засаж өгдөг юм газрууд бол байгаа. Энэ бол одоо Японд бол мэдээж энэ ус засах чиглэлээр бол хамгийн хямдхан байх гэж би бодож байна. За тэгэхээр ийм төрлийн газрууд бол бас байдаг бахан эмэгтэй, эрэгтэй хүүхдүүдийн одоо үсийг ер нь бол ингээд нэг
1000 йенээр бол ямар ч байсан засаад өгчдөг газрууд бол байна. За миний өмнө бол одоо бас яг ийм төрлийн үйлчилгээ үзүүлдэг тийм газар бол харагдаж байна. Ингээд дотор нь ороод үзэх юм бол бас сонирхолтой байж магадгүй. За ингээд өсмөс суулгах үед бол бас нэг иймэрхүү газар бас хайж олж бас төсөн мөнгөө хэмнэж болох юм байна. За миний одоо орох байгаа дэлгүүр бол хүнсний дэлгүүр байж байна. Ер нь яг өдөр мөдөр энд явж байгаад үсэд ганц хоёр юм ходоод руугаа одоо хийчмээр шидчихмээр санагдаад. За ингээд гайгүй бас нэг хямд төсөр газар орж нэг ойр зургийн юм авч идья гэх юм бол одоо жишээ нь таны энэ өмнө харж байгаа 100 йены дэлгүүрүүд бол байж. Тэгэхээр энэ 100 йены дэлгүүрүүд бол ер нь их бараа хүнсний юмнууд нь бол 100 йен буюу Монгол мөнгөөр нэг 2000 төгрөгөөр одоо зарагддаг, худалдаалагддаг хөөдөө. За энэ дотор бол мэдээж ойр зургийн төрөл бүрийн идэж уух юм, жимс, за тэгэл ойр зургийн хэрэглээний бараанууд бол байж байдаг. За Японд бол магадгүй одоо хамгийн гайгүй хямд төсөр өртөгтэй жижиглэнгийн худалдааны газрууд гэдэг юм бол ийм Лавсангийн ийм 100 йены дэлгүүрүүд бол байж болох юм аа. За манай сургуулиуд одоо жишээ нэг ийм дэлгүүр байдаг ойрхон. За би бол эндээс байн гарч алим жимс мэмс бас авч идэнэ. За ингээ хүнсний юмнаас гадна ойр зур ахуй хэрэглээний ер нь бол янз бүрийн юмнууд байдаг газар байна. За ингээ сайн ажиглах юм бол ихэнх бараа бүтээгдэхүүнүүд нь 100 йенээр зарагдана. Татвар нэмэгдээд 108 йен болж зарагддаг ийм газар байж байна. За ингээд Хякуянд орж ирчээ байж байна. За энд бас сая ороод ирэхэд нэг монгол хүн маань бол ажиллаа зогсож байна. Тэгэхээр сайхан монгол хүн дээр очиад худалдаа хийнэ. Энд хичээлчээд гарнаа. Камер өдөрсөн шүү. Альмаа авъя. За миний хоёр дахь орж сонирхуулах гэж байгаа дэлгүүр бол одоо яг энэ урд харагдаж байна. Second Street буюу reuse shop гэдэг одоо ахин ашиглалын хэрэглэе гэсэн утгатай ийм Second Street гэдэг бас л ийм сүлжээ дэлгүүрүүд бол одоо Японд бол маш олон байдаг. За тэгээд энэ дэлгүүр нь бол одоо яг юуны дэлгүүр байг бол ерөөсөө готол говцсны дэлгүүр байж байгаа. Гэхдээ мэдээж өмнө нь одоо өөр одоо өмсөж ашиглаж байсан юм хувцас хунар бол байж байна. Тэгээ яг зөвхөн Японд ирсэн хүмүүс бол заримдаа одоо оюутнууд ч юм уу мэдээж нөгөө чөлөө цагаараа янз бүрийн ажил хийх шаардлага гардаг. Одоо жишээ нь тэр дотор бол мэдээж хүнд хүчээр одоо ажиллаж байж байдаг. Хувцас хунар одоо бохирдуулдаг, завааруулдаг. Тэгээд тийм үед бол одоо мэдээж янз бүрийн нэг ойр зургийн нэг ажилд өмсчих хувцас хунар хэрэг болсон үед бол одоо жишээ нь би бол ийм дэлгүүрүүдээр ороод бас авчвал болохоор юм шиг санагддаг. За нөгөөтэйгөр бол энэ дэлгүүрүүдээр бол одоо энэ Second Street гэдэг энэ дэлгүүрүүдээр бол Япончууд өөрсдөө нэлээд үйлчлүүлдэг. Ер нь бол нөгөө брендийн чанартай тэгтээ нөгөө ашиглаж исэн юм хувцснууд байж байгаа. Тэгээ дотор нь ороод одоо жишээ нь сонирхоод үзье. За энэ урд бол жишээ нь өмднүүд бол харагдаж байгаа жишээ нэ. За одоо ингээд 900 йен мэн гээд 1000 йен гэдэг ч юм уу. Ийм өмднүүд бол байж байгаа жишээ нэ. Тэгэхээр энэ бол бас л мэдээж хямдхан гайгүй л байна гэсэн үг. Гэхдээ бусад дэлгүүрүүдтэй харьцуулах юм бол тэгээд одоо энэ дотор бол одоо жишээ нь
ажил өмсч хувцас хайж байгаа бол ийм дэлгүүрүүдээр бол ороод бас өгдгөр хөрөхгүй үед бол бас байхгүй үед бол ингээд өөрийгөө нэг аргалцчих болох юм. За дэлгүүрүүдэд бол мэдээж 2000-аас дээш өмнөд хувцас байгаа бах. Гэхдээ яг шинэ жил мэлээр нэг хямдрал зарсан үед бол мэдээж хямдардаг. За яг ингээд одоо бренди бараг л цоо шинээрээ байгаа. Цоо шинээрээ ирсэн энэ дэлгүүрт ийм гутал хувцснууд бол бас юм арай өндөр үнэтэй. Зарим нь бол маш өндөр үнэтэйгээр бол зарагдчих байгаа жишээ нь. За бид нар бол одоо хуучин хувцсны нэтэрийг л санаа зовоод байдаг. Гэхдээ энэгээр үлийн дэлгүүрүүдээр бол японочдод өөрсдөө за мөн гадаадууд бол нэлээд үйлчлүүлдэг ийм газар байт юм байна. За үүн дээрс нэмээд зарим нэг зүйлийг бас яриа гэж бодлоо. Ер нь Япон өндөр түвшинтэй орн гэдэг үүднээс нь жоохон минимал байгаад жоохон мөнгө хэмнэх юм бол эргээд бас Монгол очихдоо байр орон савндаа нэмэрлэхтэй өөрийн гэсэн жижигэн дээр одоо янз бүрийн бизнес энэтрээдээ нэмэрлэх тийм боломж бол бас бүрдэх магадaltaй гэж би харж байгаа. Жишээ нь Японд бол олон залуучууд тэтгэлгээр сурдаг. За гэхдээ тэр тэтгэлгийнхээ мөнгөнөөс тодорхой хэмжээнд бол хоримтлал бий болгочвол байх ёстой. Тэр хэмнэснээр хоримтлалаа бол өсгөх боломжтой гэж бодож байна. За үүний нэг жишээ гэдэг юм бол мэдээж хоолоо гадуур одоо хоол идэх биш, гэртээ болохоор хоол хийж идчихэвэл мөнгө хэмнэх нэг арга байж болох юм. За нөгөөдөөр мэдээж бас ойр газар жоохон ундаг дугуйн авчижээвэл бас мөнгө нэг хэмнэх өөр нэг хэлбэр байж болно. За тэгээд саяны нөгсөн мэдээлэлтэй холбоотойгоор зөвхөн нэмэлт мэдээлэл сонирхолтой бол Японд одоо Нагаи хотод ч юм уу ер нь энэ тэнд бол хуучин тавилгын дэлгүүрүүд бол бас байдаг. Тэгэхээр энэ тавилгын дэлгүүрүүд дээр бол одоо жишээ нь та Японд дээр нэг жил болоход орч юм уу өөр одоо ширээ санал хэрэг болох юм бол бас тийм тавилгын дэлгүүрүүдээр ороод гайгуугаас нь авчвал их тус нэмэртэй байж магадгүй. За нөгөө талаас тэр тавилга савыг бол эргүүлээд одоо Японоос буцаад нүүх үедээ бол зүгээр шууд гаргаад хайчих болохгүй. Тэр одоо хог гэдэг үгнээс нь бас төлбөр хураамж төлдөг учраас бол анханасаа иймэрхүү зүйл дээр бол бас бодолтой байвал зүгээр юм шиг санагдлаа. Дэлгүүрүүд бол байж байгаа. Тэгэхээр энэ 100 яны дэлгүүрүүд бол одоо ер нь бол юу яадаг? Чи цаашаа байж.